Сүүлийн нэг сарын хугацаанд миний биеэс улсын их хурлын даргасан амар баясгаланы хамаарал бүхий хүмүүс Адмирал гэх компанитай холбоотойгоор 5 толгойн бүлэг ордын 2 дахь том орд Бортек гэх уурхад Эрдэнэс 5 толгой компаниас нүүрс баяжуулах үйлдвэр барих гэдэг халхавчаар Бортегийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах онцгой монопол эрхийг давуу байдал эдэлж авсан гэх асуудлыг ярьсан. Энэ одоо яригдаагүй. 2023 оны 12 сард Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн хүрээнд Улсын их хурлаас байгуулсан нүүрсний хулгайтай холбоотой хэн шалгах төр хороон дээр нэг өдрийн турш хэн шалгагч шинжээч нар нотлох баримттайгаар Монголын ард түмэн нийтэд шууд дамжуулж яригдсан асуудал. Харин энд яригдсан асуудлыг гөлөг төөрүүлэх, сонсгол зохион байгуулагчдыг дайруулах, хэвлэл мэдээлэлээр түгээхгүй байх ийм идэвхтэй үйл ажиллагаа явагдсан. Тэгэхээр энэ шинэ асуудал яригдаад байгаа зүйл биш шүү дээ. Тэр 2023 оны 12 сард нүүрсний сонсгол зохион байгуулагдаж явах үед одоо нэр дүрдэгдээд байгаа Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Чулуун цагт түүний төрсөн ах Ламжуу талигач этгээд нар ялагдагчаар татагдаж шалгагдж байсан асуудал. Одоо ч үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ одоо ингээд гинт гараал ирсэн, гинт шүгэл үлээсэн ерөөсөө асуудал биш. Энэ нотлох баримтууд, нүүрсний сонсгол дээр яригдсан нотлох баримтууд. Энд гаргасан хэн шалгах шинжээчдийн дүгнэлт одоо Улсын их хурлын хамгийн газар архивт байгаа. Хүссэн хэн бүхэн тэр дотроо Улсын их хурлын намын бүлгүүд, Улсын их хурлын гишүүд, тухайн хэн шалгах шинжээчдийн тайлан дүгнэлт материалтай бүрэн танилцах, хуулбарлан авах бүрэн эрхтэй. Тэгэхээр энэ асуудлыг хөндөж байгаа гишүүд маань Улсын их хурлын тамийн газарт хандаад энэ материалуудыг нэг үзээч. Энийг зохион байгуулсан хэн шалгах төр хороон дээр нотлох баримтыг танилцсан мөн холбогдох гэрчүүдээс асуулт асуусан хүний хувьд надад энэ асуудалд холбогдсон гэсэн 100% итгэл үнэмшил байна. 100% итгэл үнэмшил байгаагүй бол би өдөд ийм итгэл үнэмшилтэйгээр ярихгүй байсан. Энэ асуудал одоо ч хуулийн байгууллага шалгагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Улсын их хурлын 2 жилийн хугацаанд Улсын их хурлын дарга гасан амар баясгалан нүүрсний сонсгол дээр яригдсан нотлох баримт шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар нэг ч удаа хууль хяналтын байгууллагад нэр төрөө сэргийлэхээр хандаагүй. За би ялагдахгүй. Яагаад? Нүүрсний сонсголоор сая нэр дүрдэгдээд байгаа Адмирал гэх компанитай холбоотой Бортегийн уурхайд баяжуулах үйлдвэр гэдэг халхавчаар хууль бус тендер зохион байгуулсан гэдгийг Улсын их хурл тогтоол гаргацсан. Одоо тэр төр хороонд одоо жишээл Ардсан намаас их зөвтгөл дарга ажиллаж исэн, Ганбат гишүү ажиллаж исэн, Сайнхүүгийн Ганбаатар гишүү ажиллаж исэн. Бид 100% саналаар энэ хөндөгдөд байгаа асуудлыг хууль бус зохион байгуулсан байна гэдэг Улсын их хурлын тогтоол гаргацсан байхгүй 24 оны 1 сард. Энэ тогтоол хүчинтэй байна. Тэгэхээр би ч ялагдахгүй, бид ч ялагдахгүй. Энийг Улсын их хурл тогтооцсон. Одоо энэ гэмтэргийн шинжтэй тэр цаад асуудал нь бол харин шалгагдаж байгаа. Гэхдээ би энэ асуудлыг зөвхөн авилгын гэмтэр гэж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр 30 сая долларын авилгын баримт нь Монгол талаас биш, гадаад улсаас гарсан. Гадаад улсад авилгын баримт нь байгаа этгээд бол Монгол төрд
шийдвэр гаргаж, тамга дарж, алах барьж болохгүй гэж би үзсэн. Энэ бол ердийн авилгын хэрэг биш. Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дотроо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагцсан этгээд би байж болохгүй гэж үзсэн. Тийм ч учраас итгэл үнэмшилтэйгээр хожим хойно би харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангаргалдаж энэ сонсголыг зохион байгуулсан. Амархан байсан гэж бодож байна. Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу улсын их хурлд хэнийг нэр дэвшүүлэхгүй шийддэг. Засгийн газраас эхлээд төрийн өмчийн бүх компаниудыг захирал хэн байхыг мэддэг. Тэр этгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуутах байсан бэ? Тэгвэл яагаад өөрөө зугтсан юм бэ? Ирээгүй юм бэ? Гэдэг асуудал байгаа. Тийм учраас би миний дахин нэр дэвших дараагийн одоо улс төрийн замнал саад болох хэсгээс үл хамаарч хизээ нэгэн цагт би ийм хулгайчиг төрийн алах бариулж исэн гэж харамсахгүй өхөн гэсэн ийм итгэл өмчлөөр энэ сонсгол зохион байгуулагдсан шүү. Одоо энэ амар өсгөлэн дарга энэ адмиралтай холбоотой асуудаа зэгцлээ гэж манай оюун эрдэнэ ерөнхий сайд 23 оны 11 сард нүүрсний сонсгол зохион байгуулалтаас 45 хоногийн өмнө Монгол улсын засгийн газрын хуралдаан дээр хэлж ирсэн. Өөрөө хэлж ирсэн шүү дээ. Тэгээ энэ сонсгол тэр хэвлэл мэдээлэлээр гарсан гэж байгаа тэр асуудлуудыг хянан шалгач шинжээчнэр судлаад бүхэлдээ хууль тогтоом зөрчиж Бортегийн орд дээр нүүрс баяжуулах үйлдвэр барина гэдэг тендер зарлах халахвчаар би халахвчаар гэж хэлээд байна шүү дээ. Тендер нь тийм нэртэй тендерийн бичиг баримтыг юу гэж өөрчилсөн гэхээр Бортегийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах эрх өгчөж байгаа байхгүй юу тэр компанид. Хамгийн гол асуудал энд байгаа. Шанаг нүүрс одоо ухаагүй штэ Бортегоос одоо байж байгаа штэ гэж хэлээд байгаа. Тэр нүүрсийг чинь энэ сонсгол хийгээд өмнөх улсын их хурл 24 оны 1 сард хууль бус ийм үйл ажиллагаа болсон байна гэж тогтоод цуцалсан учраас хулгай өргөжлөх боломжийг хаад зогсоогдсон байхгүй. Зогсоогдсон. Манай амар өсгөлэн дарагч бүр ингэсэн шүү дээ. Одоо би энэ тэр нүүрсний хулгайны адмиралын эрхийг цуцлах улсын их хурлын тогтоол гарахаас нэг өдрийн өмнө өмнөх өдөр нь гэсэн үг. Засгийн газрын хэрэглэх газрын сайдынхаа хувьд энэ адмиралын эрхийг цуцлаа гэдэг бичгийг Эрдэнэс Монголын тузын дарга руу явуулсан байсан. Хүн харахад яаж гэнэ? Би өөрөө цуцал гэдэг одоо бичиг өгсөн бидтэй гэж хэлж байгаа биз? Гэхдээ энэ зал байсан. Заллан байсан. Яах гэжсэн гэхээр хууль бусаар цуцлуулаад захиргааны хэргийн шүүхтэр унгаад хууль бус шийдвэр гаргуулж хагаад шүүхийн шийдвэрээр буцаад зөвшөөрлийг олох гэж заллан явсан юм. Хэрвээ улсын их хурл хууль бус гэдгийг тогтоогоод хүчингү болго гэдэг тогтоол гаргаад тэр тогтоолыг үндэслээд засгийн газар шийдвэрээ гаргах юм бол энэ нь шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдлыг эрх зүйн үед үүсгэх гэсэн байна. Тэгэнгүүт улсын их хурл шийдвэр хууль бус гэдэг шийдвэрийг гаргахаас 1 хоногийн өмнө өрсөж зориуд хууль бусаар туслуулах тэгээд шүүхээр энийгээ сэргээл хүртэл арга хэмжээ авч ирсэн. Би тэр 2024 оны 1 сард улсын их хурлын чуулганы танхимд хэрвээ улсын их хурл одоо энэ тогтоол гаргахаас өмнө та бүхэн цуцлах юм бол энэ бол өгсөн хувилцсан ажил боллоо шүү. Энийгээ болоорой гэж хэлээд тэгээд тухайн үед Эрдэнэс Монгол Эрдэнэс 5 удирдлагууд энийг цуцлаагүй. Сайндаа цуцлаагүй шүү бас. Тэгээ энийг цуцлахгүй одоо хэдэн сар жил явсан бэ? Их хурлын тогтоол 24 оны 1 сард гарсан. 25 оны 5
5 сар цуцалсан шүү дээ. Оюутны засгийн газар. Жил 5 сарын дараа. Тэгэхдээ хизээ гэж би намын бүлгийнхээ хурал дээр намын дарга ерөнхий сайдыгаа айтайхан байгаараа ах トゥ хоёр минь гэж хилжээж нэг юм цуцалсан. Тэр 7 хоногт. Нөгөөдөр нь цуцалсан.